Өнөөдөр Улсын хурлын төсвийн байнгын хорооны хуралдаанаар хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийн гол агуулга нь хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөгийг ялгуургүйгээр олгох тухай юм. Улсын хурлаас энэ оны төсвийг батлахдаа хүүхэд бүрт сар бүр олгож байсан мөнгийг танаж нийт хүүхдийн 60% нь олгохоор шийдвэрлэсэн. Уг асуудлыг Монгол Ардын намын бүлэг анхнаасаа эсрүүгүүлж байсан ч олонх төсөв өрөхгүй гэсэн шалтгаанаар хасаад байсан. Харин Монгол Улсын ерөнхийлөгч хүсэл тавьснаар Улсын хурал уг асуудлыг хэлэлцэж эхлээд байгаа юм. 2015 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1 сая 30 мянган хүүхдийн мөнгө олгоход зориулан 246.7 тэрбум төгрөг зарцуулахар байгаа юм а. Эдийн засгийн хүндрлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөгийг төсөвлөж баталсан. Гэсэн ч засгийн газраас хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох тогтоолын төслийг боловсруулан Улсын хуралд өргөн бариад байгаа юм а. Энэ оны төсөв суусан хөрөнгөөр хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор бол одоо олгож байгаа хүүхдийн мөнгөний хэмжээнээс хасагдах байдал төрж болзошгүйг зарим гишүүд хэлж байгаа юм. Нөгөө хүүхдэд олгох тэр хөрөнгөний их хөөсөр болох 110 тэрбум төгрөгийг төсөв суулгахгүйгээр зүгээр тогтоол батлаад тэр нэг ширхэгч төгрөг хүүхдэд олгохдохгүй шүү дээ. Тэг ийм хуурам мэхлэх ажил хийж яах юм? Эсвэл энэ тогтоолын хэрэгжилтийн сонгуулийн дараа хийж тавих гэж байгаа юм уу? Эсвэл энэ 16 оны 1 сарын 1-ээс эхэлж олгоно гэж байгаа бол одоо төсвийн тодорхойлын хамтд нь өргөж оруулж ирж энэгийн хамтд нь батлахгүй бол их усрын шийдэгдээх зүйлийг тогтоолоор баталж болохгүй ш тулаан дараа. Тэгэхээр ингээд нэг хуурам мэхэлсэн эсвэл нэг дутуу харсан, дутуу хийсэн ийм юм л болох гэдэг хийвэл төгсөл хийх хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг 2016 оны 1-р сараас эхлэн 1-ээс 17 дугаар бүлгийн өрхийн хүүхдүүдэд олгоход 601.1 мянган хүүхэд буюу одоо хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдүүдийн 58.2% нь авч өрхийн амжиргааны төвшингийн 18-аас 20 дугаар бүлгийн өрхийн 128,795 хүүхэд болон амжиргааны төвшин тодорхойлох судалгаанд хамрагдаагүй өрхийн 297,457 хүүхэд нийт 426.3 мянган хүүхдийн мөнгө авахааргүй болж байгаа юм а. Иймд эдгээр өрхөөс 18-аас 20 дугаар бүлэгт багт 128.8 мянган хүүхэд болон судалгаанд хамрагдаагүй 297.5 мянган хүүхдийн 30% буюу 87.3 мянга нийт 216.1 мянган хүүхэд дахин үнэлгээ хийлгэхээр хүсэл гаргах магадлалтай байна. Иймээс цааш эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх, зорилттой бүлэгт очих дэмжлэгийг оновчтой зохион байгуулах шаардлагыг харгалзан хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртэх хишиг хувийн хэмжээг тогтоох тухай Улсын хурлын 2015 оны 14 сарын 13-ны өдрийн 103 дахь тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдгийг хэлж байгаа юм а. Одоогоос яг 2 сарын өмнө бид нэр төсвөө баталсан. Тэгэхэд үнэхээр боломжгүй байна гэд энийг бол одоо зорилт бүлэгдэн чиглүүлье гэж шийдвэр гаргаж төсөв баталж өгсөн. 2 сарын дараа орж ирж байна. Асуудал боломжгүй юм байна. Одоо хэмжээгээ нэмээ, зардлаа нэмээ гэж. Тэгэхээр ямар боломж бий болчихвоо гэдгийг нэг хэлж өгөөч. Яг нэмэгдэл зардал чинь хэдвэ? 110 эсвэл тэр 14% авахгүй байдаг улсуудаа хасаад одоо та нар тооцоогоо хийсэн үү? Яг одоо нэмэгдэл зардал нь байхгүй. За тэгэхээр энэ хоёрыг тодруулж өгөөч. Төсвийн хуулиар төсөв дээр батлагдсан төсөв дээр ямар нэгэн зардал орлого нэмэгдэхээр бол тэр шийдвэр дараагийн төсөв батлагдсны дараа хэрэгжиж эхэлдэг хуультай. Тэгэхээр энэ тогтоолынхоо хэрэгжих хугацааг яг хэзээ гэж товолж байгаа вэ? Нэмэлт зардлын хувьд бол өнөөдөр яг тодорхой зүйлийг бас хэлэх боломжгүй байна. Ягаад гэвэл энэ тооцоолол бол хийгдэж байгаа. За энэ болтол ямар ч байсан энэ одоо байгаа их усрээрээ энэ хүүхдийнхээ мөнгийг олгоод явж явах нь зүйтэй. За ингээд бол төсвийн тодтогл бол гарцааг орж ир таарна гэж ойлгож байгаа. Ямар ч тач өнгөрсөн 2012 оноос эхлэн олгогдож байгаа хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгуургүйгээр олгох саналыг Улсын хурлын хэд хэдэн гишүүд оруулж байгаа ч нэгэнд батлагдчихсан төсвийн тухай хуулиас шалтгаалаад баггүй эдийн засгийн эдрээтэй нөхцөл байдал үүсгэн тодорхой болоод байна. Зарим гишүүдийн үзэж байгаагаар төсвийн тухай хууль заасны дагуу төсвийн тодтогол хийх нөхцөл бүрдээд ирэхээр тодтоголоо хийгээд явах боломжтой. Батлагдсан 144 тэрбум төгрөгнөөсөө өгөөд явж байгаа гэдэг саналыг хэлж байсан юм а.